Сайнацхан уу? Надагчуудаа хайртугай. Мэдчилгээ хүргэлтийн хамт олноос энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай аав Аманжолдо хэмээн хаягалсан чин сэтгэлийн мэдчилгээг уламжлах гэж байна. Энэрл хайрын дээрээ эвийлэн хайрлаж өсгсөн эрхэм аавыг нь бүгдээрээ гинтийн бэлгээр баярлуулж хүү Чакирханых нь гэр бүлээс илгээсэн гинтийн бэлгийг өргөн барьцгаая. Амансва. Мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид хээлжид шинэхэн дугаараа үргэлжлүүлэхээр яг энэ цаг мөчид Аманжол ахыхаа өргөө цагаан гэрээс та бүхэнтэйгээ мэдчилэхэд бэлэн болсон байна. За юун түрүүнд ахтай энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Няха баяр сайхан болж гин үү? Баярлуулж байна. Өнөөдөр 5 дугаар сарын 8-нд гадуур баахан л хонхны баярууд л болж байгаа шиг байна. Харин намайг тань руу урьсан шалтгаан арай өөр байна. 5 сарын 8 нь ямар өдөр вэ? Ялцсан баяр урд хот юм та. Таны хувьд ямар өдөр болж байна? Яг тийм. Төрсөн өдөр мөн үү? За төрсөн өдөр ялалтын баяр 60 насны баярын мэнд хүргье миний ахаа. Одоо энэ бичлэгийг үзэн суугаа нийт налайхчуудын нэрийн өмнөөс нарт хорвоод мэндэлсэн нандин сайхан өдөр төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэхээр мэндчилгээ хүргэлт таныг зорин хүрэлцэн ирээд байна. Баярлалаа. За Аманжолох бэлэг ирсэн байна. Ер нь ингээд харсан чи эрц нэрлийн бүрэн л байх шиг байна да. Хүүхдүүд бүгд ирсэн байх шиг байна. Ирж амжаагүй хүн байна. Тал нь ирээгүй байгаа. За тэгтээ ирээгүй хүүхдүүд дундаас арайхан их баг. Ирэх баг. Ер нь танд гинтийн бэлэг барих хэвээр хүн байгаа болов энэ бэлгийг та хэнийг явуулсан гэж бодож байна? Хин нэг юм бичлэг сонь юм явуулах бол сая бичлэг явуулсан юм сая. Анаад хүүхдэд л. Алийг гэж бодож байна яг хүүхдэд. Яг таахгүй байна. За тэгвэл хоёулаа ингээ олон охид хүүгүүд байгаа. Онцгойлон тэднэр дундаас яг хинэн аавынхаа төрсөн өдрийн баяраар нөгөө гинтийн бэлгийг явуулсан бэ гэдгийг илүү тодорхой болох үүднээс эхлээд бэлгийг гардаж авахаас өмнө танд ирсэн гоё мэдчилгээний үгийг сонсох ёстой байгаа. Хэрвээ маш сайн сонсох юм бол хин ямар учраас энэ бэлгийг явуулсан бэ гэдг нь тодорхой болно шүү. За тэгэхээр хоёлаа сонсон юм яхаа. Аавынхаа ингэрт эрхэлж өслөө. Алив сайхан бүхнийг нь хүртэж өслөө. Аавынхаа голомтод тоглож өслөө. Амттай шинжтэй бүхнийг нь идэж өслөө. Эвидэ миний муу аавч нь эр хүн гэдэг нэрндэм бардаад ижил хідэн үрсийнхээ төлөө энхэн биеийг умартан зүтгэсэн гайгуулах гавья багтаач биднийг нь төрүүлж өсгсөн тийм нэгэн эгэлжирийн эр хүн байдаг юм аа. Хазайлгаж боломгүй титэм шиг нэрээртэй навгуулсан хаан буурал аавда хүн хязгааргүй хайртай шүү. Хүслийг чинь гүйцэнэ аваа, мөрөөдлийг чинь биелүүлнэ. Хүний хормоод хүүн таныхан хүрч чадаагүй алдар гавьяг үргэлжлүүлэхээр хичээж яваа юм шүү. Бидний төлөө зүтгэсэнд баярлалаа. Бидний төлөө хичээсэнд баярлалаа. Одоо харин таныгаан жаргах урт холын бодлын дор хүүн дараатаа яваа шүү. Хэдий хол ажилтай байгаа ч гэсэн очиж амжаагүй ч гэсэн онцгойлон таньда ийхүү гинтийн бэлгийг өргөн барьж байна. Миний аав урт наслаж удаан жаргаар хязгааргүй хайртай шүү. Хүү Чакирханых нь гэр бүлээс гисэн байна. За тэгээд хүүгийн хайр шингэсэн бэлгийг бүгдээрээ нэг гоё алга ташилтаагаар аавд өргөн барья. Biz üçün vardı verdin rahmet ake. Ölgümsün məngü menin asıl ake. Әкенің сөзі оқ екен, әкесіз өмір жоқ екен, қарайып жүрсе қасымда уайым қайғы деген жоқ екен деп. Ұлыңыз бен келініңіз мерейіңізді асырып, міне бүгін туған күніңізде ерекше тосынсый жасап жатыр ғой. Енді бұл видеоны да көріп отырған шығар, балаларға арнап бір батаңызды беріп, рахметіңізді айтып қайтсаңыз қайтеді. Жабысым жабылығыдай мандас, мен ағылдыз. Кетпесескен бұзбыз. Баладырым тауысымай болсын, ден сау болсын, жасыр ұзақ болсын. Немірезер жиендер бәрі жасыр ұзақ. Аманасымыз. Ден сау. Хүн хэдий хол ажилтай байгаа ч гэсэндээ бид бүхнээр дамжуулж баярын мэнд хүргэсэн миний ахаа. Өмнө говь
аймагт суугаа эрхэм хүүгийнх нь маш гоё мэдчилгээг танд дамжуулж байна. Эрхэм аав, эрхэм өвөө танд төрсөн өдрийн мэнд хүргэе. 60 насны төрсөн өдрөө хизээч мартагдахаар гэж дурсамжтай сайхан тэмдэглэл өнгөрүүлээрэй. Her kaşanda büyük köretin men baskadan menin akem yen жақсадан menin akem yen жақсадан Қасиет киеңнің шыңына арнадым алғыс тағзым еш мектеп жете алмас құнына ең мықты ұстазым